Надаа хамгийн их таалагдсан нь ерөөсөө шинэ үгийг асуудалгүй цээжилжсэн. Номоо уншиж байгаа учраас үйл явдал нь шууд орж ирж байгаа. Тэгээ хэрэглээ шууд орж ирж байгаа учраас шинэ үгийг шууд цээжилжсэн нь үнэхээр гоёсэн. Ерөнхийдөө төвшин ахиулах хүсэл аягүй ихтэй байсан. За дээрэс нь бид нар чинь зөвхөн энэ Монгол дотор ажиллаад ахаар чинь бас л учир дутагдaltaй байна. Гадагшаа өөрийнхөө үйл ажиллагаагаа тодорхой хэмжээнд сурталчилж илүү их мэдээлэл авна. Тийм учраас гадны уулзалтуудад энэ төр явж мэдээлэл авмаар шүү дээ. Тийм болохоор бас шаардлагач байсан. Би агч шүү гэдгээ мэдсэн. Яг нөгөө эхний үед за номоо нэг 7 хоног уншаад эхэлсэн байж магадгүй. Тэгээд 7 хоног уншаал тэрний дараагаас би яг нэг өгүүлбэрийнхээ бүтцүүдийг маш сайн анхаарал эхэлсэн. Нэгдүгээр, хоёрдугаарт яг бүр тоочны орчуулга хийгээд эхэлсэн байхгүй юу. Тэгэхээр тэрэн дээр ингээд урамшиж байгаа юм чинь. Ингээд уншаад урамшаад байгаа учраас улам цаашаа явмаар гэсэн. Ер нь бол уран зохиолын ном аягүй уншдаг байсан. Тэгээд өөрийнхөө төвшнөөс арай хэтрүүлж уншаад байсан учраас нөгөө англи хэлнийхээ номыг бас ингээд дурлаж уншиж чадахгүй байсан юм билээ. Тэгэд энд ирэнгүүтээ яг өөрийнхөө төвшний номыг бүр ингээд наривчлаад ойлгоод уншаад эхлэхээр үнэхээр гоё байсан. Тэгээд багш эхлээд тодорхой хэмжээнд заавар өгөөд орчуулад тэгээд тэрийг бид нар чинь ингээ урд нь би ном уншихтаа яадаг гэсэн бөгөөд ерөнхий ойлгодог гэсэн байхгүй юу. Тухайн өгүүлбэрийг ерөнхийд нь ойлгочдөг гэсэн. Тэгсэн чинь яг энэ гэгээдээ суусан чи бүр ингээд өгүүлбэрийг яг ингээд бүр ингээд бээгүй ойлгоод эхэлсэн учраас надад бүр цаашдаа илүү их ном уншмаар санагдаад одоо бүр номны тодтолтой тавцсан бичихсэн. Хүн ер нь хэл сурахад өөрийнхөө сонирхлыг л олох хэрэгтэй юм лээ. Юу би сонирхолтой вэ гэдгээл мэдчихнэ. Тэгээ кино үздэг бол кинон дээр, ном уншдаг бол номон дээр, хүнтэй ярмаар идэг бол яриан дээр гэдэг ч юм уу тий. Яг тэр сонирхдаг юм дээр тулгуурлаад сурах юм бол хамаагүй амар санагдсан. Тэгээ миний насныхан ч одоо ер нь бол уран зохиолын ном их уншдаг хүмүүс байдаг шүү дээ. Нэг үе бодох юм бол тэгэхээр яг миний үеийнхэнд бол хамгийн тохиромжтой арга барилтай л гэж би хэлнэ. Ер нь би уран зохиолын ном унших дуртай байсан. Дээрээс нь хамгийн гол нь гээгийн арга барил надад айгу таалагдсан байхгүй юу. Шууд ном уншдаг. Тэгээд тэр нь уран зохиолын ном болохоор нөгөө ном уншихаар ч одоо ер нь хүн ингээл булчингийн дасгал хийгээд тахлаар булчин нь хөгжөөл гоё харагддаг шүү дээ. Эрүүл чирэг яг тэрнтэй адилхан тархиа бас тодорхой хэмжээнд ном уншингаа дасгалжуулаад тэгээд хажуугаар нь гадны хэлээр уншихаар чинь тухайн хэлний соёлыг тэгээд өгүүлбэрийн бүтцийг тэр чигт нь харж байгаа байхгүй юу. Тэгэхээр надад энэ арга барил нь үнэхээр таалагдсан учраас гээгээд сонгож сурсан. Тэгээд ном уншингуудаа шууд ингээд орчуулад хийгээд явчихлаар шинэ үг бол ерөөсөө ямар ч асуудалгүйгээр цээжлэгддэг. Би бүр ер нь жоохон залхуу юм баггүй, өөрийгөө зовоох дурггүй, хүчлэх дурггүй тийм юм баггүй юу. Тэгэхээр надад энэ арга бол үнэхээр таалагдсан. Шууд үйл явдал тархинд төсөөлөгдөн тэр хэмжээгээр би тархиа дасгалжуулна. Хоёрдугаарт англи хэлээр номоо уншиж байгаа учраас тухайн улс орны соёлын онцлог, өгүүлбэрийн бүтэц, хүмүүсийнх нь бүх онцлогуудыг тэр номноос харж болж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ аюу таалагдсан учраас гээгийг сонгосон. Энд би төлбөр мөнгөө төлөөд ирж байна. Миний амьдралд хамгийн чухал үнэтэй би цагаа зарцуулж байна. Тэгээ би цаашаа ажил амьдралаа өргөжүүлээ, дээшлүүлээ, суралцъя гэж зориод ирсэн учраас тэр 24 цагийн бүхэл бүтэн хоногийн 24 цагийн 2хан цагийг шууд утсаас салгаад энд суухад бол надад ерөөсөө харамсалтай байгаагүй. Харин ч гоё байсан. Стримийг сонсдог гэсэн. Өглөө ажилдаа явахдаа сонсон, тэгээ ажилдаа ирэхдээ сонсон, наасаа хичээлдээ ирэхдээ сонсон, байнга сонсож явдаг гэсэн. Тэгээ дотроо байнга орчуулаад яваад байна. Надад хамгийн их таалагдсан нь ерөөсөө шинэ үгийг асуудалгүй цээжилжсэн. Номоо уншиж байгаа учраас үйл явдал нь шууд орж ирж байгаа. Тэгээ хэрэглээ шууд орж ирж байгаа учраас ер нь бол сурах шиг сайхан юм алга гэдгийг би бүр маш сайн ойлгоод байгаа. Хамгийн их сониуч хүн ер нь бол хөгшөрдгөө. Дандаа сурж байгаа хүний тарих үргэлж ажиллаж идэг.
тийм зүнхэхгүй гэсэн үг. Би тэгж л боддог. Тийм учраас ер нь бол хизээд сурах хүсэлтэй л явах байх. Хоггүй Монгол гэдэг төрөмс байгууллагын гүйцэтгэх захирал бид нар одоо энэ хог хаягдлаа бууруулын ангил жалгыг гэдэг ийм уриалгыг хүмүүст гаргадаг, ятгадаг. Тэгээд яаж ангилах вэ? Манай улсын хэмжээнд ямар дахин боловсруулах үйлдвэр байд юм бэ гэдэг энэ менежментийн ажлыг хүмүүст одоо танилцуулдаг гэсэн үг. Сумдын хог хаягдлын менежментийг тэгээ хогон мангас гэдэг төсөл өнөдр санаачлаад явж байгаа. Яг бол том болсон хүмүүст ингээд хогоо ангилж ялгаач тэгэхгүй бол байгаль дэлхий гэдэг чинь ганцхан тий ганцхан дэлхийгээ зулаагийн ухаалталаа тэнгис рүү хогоо аяал тий тэгээд газрын гүн рүү хогоо аяад байдаг. Эргээд тэр бүхэн чи бидрийг хордуулж байгаа гэдэг том хүмүүс хэлэхээр яадаг вэ гэвэл нөгөө дадал суугаагүй учраас нэгдүгээрт урамшуулал хүсдэг, хоёрдугаарт эргээд нөгөө ямар нэгэн байдлаар эдийн засгийн одоо хөшүүрийг шаарддаг байхгүй. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэвэл үнэхээр энэ дэлхий чинь ганцхан юм бол энэ дэлхийгээ бид нэр ийм сайхнаар нь авч үлдээд ирээдүйн очтой үлдээхийг хүсэж байгаа юм бол үр хүүхдээ эрүүл сарвал байлгамаар л байгаа юм бол хог хаягдлаа бууруулах тал дээр хэрэглээгээ бууруулах тал дээр ангилах тал дээр анхаарах л ёстой. Энийг багаас нь суулгах ёстой. Тийм учраас энэ хогон мангас гэдэг төслийг эхлүүлээд ажиллаж байгаа. Тэр дундаа одоо нэг олон улсын байгууллагууд чинь дандаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихтэй, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих гэдэг үстэй. Тэгэхээр судалгаан дээр юу гэж үздэг вэ гэвэл тэр Меленда Гейтсийн тэр сангаас гаргасан судалгаанууд гэсэн дандаа эмэгтэйчүүдийг дэмжиж идэг. Яагаад бол эмэгтэй хүн маш одоо агуу нөлөөлөгчтэй гинэ. Өртөө сонссноо шууд одоо гэрээхэндээ очиж ярьдаг ч юм уу те хамгийн наазах нь ингээд 5 хүнд нөлөөлж чаддаг 10 хүн нөлөөлж чаддаг. Тийм учраас эмэгтэй хүн ийм мундаг нөлөөлөгчд юм бол энэ эмэгтэйчүүдээ эрдэмтэй боловсралтай те хүмүүжлэлтэй ийм болгочих юм бол эргээд үр хүүхэдтэй нөхөртөө хандаа эргэн тойрныхандаа нөлөөлөх боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг энэ хоггүй Монгол гэдэг манайхны хувьд бол Монгол эмэгтэйчүүд маань айгуу гоё боловсралтай, эрдэмтэй, хүсэл сонирхолтой, гэр бүлтэй, хайртай, үр хүүхдээ ямар орчинд өсөх вэ гэдгээ мэддэг, хариуцлагатай, тэднэртэй дадуулдаг ийм байгаасаа ийм байлгах юмсан гэж хичээдэг. Энийг нь зөвхөн энэ хэрэглээ бууруулах, хог хаягдлыг ангилах тал дээр нь л одоо ярьж ойлгуулахыг хичээдэг ийм ажлыг хийдэг. Тэгээд ээд сайхан байх юм бол хүүхэд сайн байна. Хүүхэд гэдэг бол Монгол улсын маань ирээдүйн 10-20 жилийн дараа ямар иргэнтэй байх вэ гэдгийг шийдэж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ тал дээр төвлөрч ажилладаг ийм л байгууллага.